Энэ удаагийн бичлэгээр ярих бүвтэн маань 15 настай мөртлөө сүүлийн 10 гаруй жилийг унтаж өнгөрөөсөн нэг нь. Яагаад гэж юу? Бага насандаа ээжээгээ алдсан тэрхүү аимшиг сохилт түүний сэтгэл зүг бүр мөсөн нурааж бодит ертөнцөөс зүхтад хүргэсэн хэрэг. Гэвч хүн бүрийн ад үзэж залхуу ноён гэж голж байсан энэ хүүгийн гүн нойрон дунд нэг нь юр бүсийн зүйл тохиолдсноор үйл явдал өрнөх болно. Ингээд бүхтүүн рүүгээ орцгоё. Нэг хөгшний хуучин тэмдэглэлт тосгонд үл таних хүн ирсэн талаар өгүүлжээ. Тэрнийг анх харахад таалагдхааргүй. Нүд нь ямар нэг аимшигтай зүйл болсон мэт. Тэр залуу ирснээс хойш 4 хоног өнгөрлөө. Огт байхгүй юм шиг дуу чимээгүй. Тэр залуу ирээд 10 хонлоо. Хашаагаар шагаасан хөвгүүд тэрнийг өдөр бүр сэлэм талаадаг гэж хэлсэн. Дахиад сар өнгөрлөө. Урд талбайд сэлмээ далаас нь хэвээр. Өөрөө хараагүйч тэг сонссон юм. Дахиад нэг сар өнгөрөхөд тосхоныхын дунд 100 ярианууд гарч эхэлсэн. Өшөө авах гэж байгаа нэр хүндгүй болсон Баатар алдартай хөлсний алуурчналг нь хагас жилийн дараа өдөр шөнөгүй бэлдсэн залууг өөрийн нүдээр очиж харахад урам хугарлаа. Сэлмийн тухай юу ч мэдэхгүй тосхоныхонд гайхалтай харагдсан байх. Олон сэлэмчэнтэй уулзсан миний хувьд яах вэ л юм. Тэрэнд ямар цээжийг нь өвтгөж зүрхийг нь шатаадаг түүх байгаа бол тэтгэвртэй гарсан хөлсний алуурчин хүү охинтойгоо тосгонд нүүн ирсэн. Охиныг нь Рема гэдэг. Ямар гэгээхэн хүн гэж 2 жил Ремагийн араас гүйсний эцэст би эхнэрээ болгож чадсан. Өдөр бүр аз жаргалтай байгаагаас өөр хүсэх зүйл алга. Гэхдээ хачин юм. Надад ямар ч хамаагүй тэр залуу толгойноос гарахгүй байна. 5 жил гэдэг их урт хугацаа. Хүмүүс олон удаа баярлаж гунсан байхад талбайдаа далаагаад л. Маргаашнаас би өдөр болгон шалгана. Энэ хүн 5 жил 4 сар 15 хоног сэлмээ далааж байна. Энэ хүн 6 жил 2 сар 18 хоног сэлмээ далааж байна. 6 дахь жилийн 9-р сарын 3-ны өдөр их цас орсон. Тэр бэлтсээр л байсан. Рема бит хоёрын хайр цохин Лора. Тосгоныхан бидэнд баяр хүргэхээр суулгад тэр бэлтсээр л байсан. Бүх цаг үед. 37 жил хавцаа болж байна. Нүд нь хилэнгээр дүүрсэн хэвэнтэй байсан. Эцээ хүртэл сэлмнээс салаагүй. Тэрнээс би хэсэгтэй нүдээ салгаж чадаагүй. Би хэвтүүлээд нүдийг нь аниулсан. Чамайг дараагийн удаа илүү дээр газар очно гэж найдаа гэхэд манай голдор Iron Ferrari юун зүүдвэ гэж сэрдэг. Энэ үеэр Ferrari харшийн гадна талд хідэн цэрэг Ferrari харш Хейла хаант улсын өмнөд хэсэгт орчдгоос гадна хөрш улсуудад боочлоороо танигдсан. Тэрнээс илүү барооны хүүхдүүд залуу авхаа Кирилл 11 настайдаа илвчин болсон. Илвчин гэдэг нь маш их ховор. Мөн тэрний ах хүмүүс тэрнийг залхуу ноён гэж дууддаг. Баг байхдаа ээжигээ нүднийхээ өмнө алдснаас хойш 15 хүртлээр унтахаас өөр юу ч хийгээгүй. Гээд ярилцаж байхад нь ард талаас нь 2 дугаар эхнэр Эмилия болон Кирилл Ferrari хоёр гараад ирдэг. Кирилл ажил дээрээ ийм ярьдаг юм уу гэд яг зад загнах гэж байсан ээж нь одоо болно. Алдаагаа угаарсан байх гэд явна. Аяран болохоор 10 гаруй жил унтсан ч тэр нэг зүүднээс болоод буцаж унтаж чаддаггүй. Яг л тэр зүүд нь гарсан хүний сэлэм далаах хүсэл нь өөрт нь суусан юм шиг сэлэм далаахын тулд биеийн захнаад байдаг. Туслах нь орж ирэхэд би сэлмээ далаамаар байна гэдэг. Ferrari гэр бүлийн бэлтгэлийн талбайд залхуу ноён гэгддэг Айрын орж ирэх хүмүүс гайхдаг. Тэгээд шууд зүүдэн дээр нь гарч байсан хүний барьж байсан сэлэмтэй төстэй сэлэм дээр очингуудаа шууд далааж эхэлдэг. Тэрнийг нь харж байсан хоёр залуу яагаад гинэт бэлтгэл хийгээд байгаа юм бол сүүлийн сард залуу ноён Жайрун байх арай л ичвүтэр байдалд оруулчихсан юм. Залуу эзэнт нь юу ч хийж чадаагүй. Бас манай хүнийг 3 хоногоос дээш ингэхгүй байх гэдэг. Айран болохоор зүудэндээ харсан залууг дуурайх гэж оролдох бүрт нэг л амгалан муу дурсамжууд нь арилаад нисэж байгаа мэт санагдаж өөрийгөө зогсоож чадахгүй байсаар байгаад нэг л мэтгээд нар жаргаж байдаг. Түүнийг туслах нь ухаан оруулаад өнөөдөртөө болно залуу эзэнтэй гэхэд Айран унаад өгдөг. Хэдэн хоногийн дараач бас бэлтгэлийн талбай руу явна гэдэг. Учир нь тэр зүүд тэр өдрөөс хойш өдөр болгон зүүдлэгдэх болсон. Тийм болохоор сэлмээ сайн далаахын тулд жинхэнэ идэж өгнө. Үдний харуулууд буу халдгаараа буу халаад л зогсож байсан нэг хөгшин нэрснээ би бэлтгэлийн талбай руу очмоор байна гэдэг. Та хэн болоод бэлтгэлийн талбай руу очдог блэ? Өө, би зүгээр тэнүүчилж байгаа Баатар байна. Энд байх орондоо бэлтгэлийн талбай руу очдог юм. Бидний ээлж дуусч байгаа юм чинь таныг хүргээд өгье. Тэгээд тэд бэлтгэлийн талбай дээр ирэхэд Айрын аль хэдийн 4 хоног дараалал бэлтгэлээ гэж байдаг. Тэгсэн 2 зэрэг нэгэндээ мөрийгөө өгж мөгөөд харин хөгшин Баатар маань Айрыныг хараад сэлмийн урлаг дутагдaltaй юм. Ирч хүчгүй сэлмээ даахааргүй сул дорой. Үнийгээ хэр удаан хийх бол хөрш эзэнтнээс болоод хийсэн хэрэггүй. Ийм хөгийн шалтгаанаас болоод утгагүй буугаад өгчих байх гэд дотроо ботдог. Уул нь хөрш эзнээс биш дүүднээс нь л болсон. За тэр ч яг уу. Гинэт амар салхиснаа дээрээс нь Кирилл домогт амтнд Гриффин унтсан ирж байдаг. Гриффин бол арслан биетэй, бүргэд толгойтой, ган шиг хатуу айртай, зөвхөн домогт л байдаг амтэн.
Өөрийнхөө бүтээлийг удирдна. Мөн тэрнийг амьд юм шиг энерги шингээх бол Иливчин Кирилл Бариарагийн хүч юм. Өөрөөр хэлбэл энэ грифэн бол Кириллийн мананаас бүтсэн. Кирилл бууж ирээд харуулуудыг загнаж байгаад Айреныг харангуйтаа тэнийг юм хийхэ болооч гэхэд Айрен тоодгүй сэлмээ дахиж савах гэж байхад нь сэлмийн урлаг амархан гэж бодоо юу. Энэ хүртэл унтцгаад модон сэлэм далаагаад юм сөөрчлөгдөн гэж бодоо юу. Тэр Шинков хүртэл танаас илүү гэж уурлахад араас нь ээж нь ахтаа битгий саад болоод бай. Айрен өөрийгөө битгий хэтрүүлээрэ гэд явна. Шүн дунд Айрны туслах явж байгаад Кириллтэй таардаг. Энэ нөхөрт нэг өргөж тийм үү? Ийм харагдаад байгаа болохоор Мөги гэд нэрлэчихье да. Мөги Кирилл залуу хэлэнд нь унтчихсан байгаа. Тэгээд дараа ирсэн дээр байх. Би ийм хэлэх гэж байна. Сэрснийхэн дараа ярьж болно шүү дээ. Чи давраад бай. Өөр хүнд өнөөдрийн тухай яриад үзээрэй. Айрныг өглөөс ирэхэд нь хажууд нь нэг захиа байдаг. Аваад уншихад өчигдөр хэлсэн зүйлд уушлахгүй. Өөрийгөө шахаад хоол идэхчгүй байгаа болохоор санаа зовсонтой тэгж ууралсан гэдэг. Мөги залуу хэлэнд нь өөрлөгчөж гээд их баярлцсан харагддаг. Гэрээхэнтэйгээ их дулаан уурын амьсгал өглөөнийхөө цайг уугаад бэлтгэлтэй ордог. Нөгөө хоёр залууч 15 хоног дараалаад бэлтгэл хийж байгаад нь бас их гайхсан байдаг. Бас Хөгшин Баатар маань тэр өдрөөс хойш 10 хоног дараалаад бэлтгэлийг нь харсан. Тэгээ ботхдоо ийм хэлбэрээс 100 жил амьдарсан юм шиг ямар ч агуу баатар байсан хөгшөрч байж л олж авдаг зүйл. Нууршгүй зориг, сайн багшийн доор шаваар орволч хэр чадварлаг болох болдоо. Тэгээ хажууд нь байсан нэг хүнээс тэр бэлтгэл хийж байгаа залуу хэлсэнд нь сэлмийн урлагийн багштай юм уу? Эсэнд нь утгагүй багш авч өгнө гэсэн. Гэхдээ тэр одоохондоо бие даагаад бэлтгэл хийж байгаа. Багшийг нь хэн гэдэг юм? Хэн гэлээ байд? Жукран. Үгүй ээ. Тэр архичинд энэ эрдэнсийг өгж болохгүй. Би өрхийн тэргүүнтэй уулзах хэрэгтэй. Тэгээд аав дээр нь ирээд учир байдлыг тайлбарлаад нэг урилга өгдөг. Тэр нь коронавирусийн нахтай. Угсаа гарал хүүс язгуураас үл хамааран авьяаслаг хүүхдүүд л суралцдаг. Твийн хамгийн шилдэг сэлмийн урлагийн сургууль. Тэнд сурдаг л бол язгуурт нь тооцогдно. Угсаатны академиас илүү нэр хүндтэй газар. Тэгэд Айрныг корона академид явуулах гээд байгаа. Аав нь болохоор академид үлдэхэд хэцүү. Энэ төгсгөлгүй тэмцэлд Айрн ялж чадах болов уу гэдээ санаа зовно. Юу ч гэсэн явахаар болно. Тэгээд тэргэнд байхад Мөгийн хадагтай Кирилл танд өг гэсэн юм аа гэд нэг сэлмийн зүйлт өгдөг. Академийн үүдэнд ирэнгүүтээ ганцаараа орно. Харин урд талд нь энэ бол Гавера хаан тулсын залуу ноён Брет Ллойд, гүндэт хөлөг баатар Колисвейн саналаар ирлээ. Араас нь Айрен би Тэнүүлч баатар болох Сомервилийн саналаар ирлээ. Барон Феррарагийн гэр бүлийн Айрон Феррара. Феррара гэр бүлийн залуу хэлэнд нь ирж байгаа нь нэр төрийн хэрэг. Мэдээж бид Бран Сомервилийн эрхмийг мэднэ. Уурхайн тэмцээнд хэдэн жилдээ төрүүлээд байгаа. Гүндэт хөлөг баатар. Түүний санал юм чин та тэнцэнд гарцаагүй юм бидтэй гэн. Тэгээд Айрныг хаалгаар осны дараа нь тэр хөгш нь энэ залхуу ноён санал өгсөн гэхээр харж л бай. Араас нь тэгээд тэр хэлдэг. Айрн урд танхимд ороход хид хідэн хүүхдүүд онцгойрч харагддаг. Хамгийн авьяаслаг Линдсей гэр бүлийн 2 дугаар гос авьяаст нь Илья Линдсей. Үүдэн дээр байсан харуул яг үннийг хэлэхэд багш энд 400 хүүхэд суралцахаар ирсэн. Одоо авах 2 хэцүү шалгалтыг давж чадвал энд 1 жил байж болно гэж хэлэнгүүтээ шууд гадаж гараад биеийн хүчний шалгалт эхлэе гэд гүйж эхэлдэг. Айрн хідэн тойрог гүйжээд дахиж гүйж чаддгүй. Гэхдээ тэр залуу шиг болмоор байна. Би дахиж залах уу гэж дуудуулмааргүй байна гэсээр босоод гүйнэ. Гэхдээ гинэт ухаан алтхад нь Карака гэд ногоо өстэй багш маш хурдан гарч ирээд унгалгүй барьж авдаг. Тэгсэн гинэт эмнэлгийн орон дээр Айрон Феррара ухаан алдснаач мэдээгүй сэрэхэд хажууд нь Рүүнэ Тархаал гэд эмчийн өрөөг хариуцдаг багш түүнд шалгалтын хариуг өгдөг. Гэтэ энэ чухал шалгалт биш болохоор санаа зовох хэрэггүй. Бэлтгэл сурагчдын чадварыг шалгах зорилготой шалгалт. Дээгүр байр орсон хүүхдүүдийг өрөөр нь бахархуулна. Доогуур байр орсон нь урам зориг өгнө. Карака багш хүүхдүүдэд корона сургууль байх хуваарийг нь танилцуулна. Өглөөний цай, өглөөний бэлтгэл, өдрийн хоол, үдээс хооших бэлтгэл, оройн хоол, сэтгэл зүйн бэлтгэл болон урлагийн анги. Мөн энэ хуваарийн дараа чөлөө цаг гарна. Тэр үеэр бэлтгэлийн заалыг ашиглаж болно. Тэрийг нь сонссон Айрн ашгүй сэлмээ далааж болох нь гэд баярлаж байсан багш. Гэхдээ ямар нэгэн төрлийн зэвсэгтэй бэлтгэл хориотой. Юу? Цэнгэр үстэй залуу Брет Ллойд хідэн сугны өснүүдтэй дагуулсан бэлтгэлийн заал руу орсон нэг амар гар бэлтгэл хийж байдаг. Тэр нь Илья Линдсей. Тэрийг харсан хүүхдүүд гайхдаг. Хажууд нь Айрн бэлтгэл хийж байдаг. Бас улаан өстэй Жудит гээд охин эхний шалгалтаар 2-т орсон. 3-т Брет, 1-т Илья. Үгсэндээ над руу хараад байгаа юм. Тэнийг юм уу? Төвлөрч чадахгүй байна штэ. Арилж үз. Юу гэсэн бэ? Хэн болчоод манай ноёнг
Гэсэн тэнд Айрон дээр Илья очсноо юм ярилцж байдаг. Илья гарсны дараа Жюдит шууд Айрон дээр очсноо "Сая Илья чамд юу гэсэн?" гэд хурж ирээд шалгаагаад байдаг. "Найз охин чинь юм уу? Таньдаг юм уу? Чи түүнтэй ямар харилцаатай юм?" "Үгүй ээ, би анх харж байна. Надаа хэрэгсэл зүг ашиглахыг зааж өгсөн." "За яах вэ?" гэдэл яг явсныхан дараа Брэт асуух юм байна. "Илья Линцээ юу гэсэн бэ? Бас улаан уст юу гэснийг хэлж өгч болох уу?" гэд араас нь хүрээд ирдэг. Сарын дараа бүгд бэлтгэлээ хийсээр л харин Илья Айронд нуруугаа бүхэлгэж болохгүй. Нэг хэм амьсгал гээд хэрэгсэл зүг хэрэглэхийг зааж өгч байдаг. Брэт болохоор Ильяг ялж чадахгүй гэдэгтээ эвлэрсэн 2 дугаар байрны төлөө чадах бүхнийг хийн. Учир нь тэрэнд Жюдит гээд амар өрсөлдөгч байгаа. 3 сарын дараа 2 багш сурагчдыг харж байхдаа энэ жил их олоолаа байна. Гол 3 өрсөлдөгч бас залхуу ноён. Үгүй тэрнийг дахиж залхуу гэж хэлж болохгүй. Шалгалт хаяанд тулсан болохоор шалгалт өгөх шалгалтын замыг танилцуулдаг. Цаг дуусахаас өмнө замыг дуусгахад л болно. Шалгалт учраас байр ямар ч хамаагүй. Сэлмийн мастер эхний 5 бэлтгэл сурагчдыг өөрийн биеэр шагнана гэд хүүхдүүдийн хүслийг бадраачдаг. Шинэ амжилт өнөөдөртөө хангалттай гэж Жюдит бэлтгэлээ дуусгах гэж байхад нь хажууд нь Айрон унсанд дахиж босч ирээд бэлтгэлээ хийхэд нь Жюдит бас бэлтгэлээ дуусгалгүй үргэлжлүүлдэг. Кронос сэлмийн урлагийн сургуулийн мастер Иан хүүхдүүдийн бэлтгэлийг харахаар орж ирнэ. Хүүхдүүдээс Айроныг харангуйтаа тэрнийг өөрөө бууж өгөх хүртэл битгий зогсоогоорой. Тэр хүү оюун санаа биеэ төгс үдирдэж байна гин. Оройн Айрон өдөржин бэлтгэл хийсэн болохоор орондоо шууд хэвтээд яагаад Илья надад туслаад байгаа юм бол өрөвцөн болохоор тусалдаг төрлийн хүн биш л байсан да. Тэгээд юм ботхоо болсон. Яг л 10 гаруй жил унтахтаа зүүдэлдэг байсан зүүд. Ээжийнхэн гар мэт дулаахан нүүр үүр дунтах юмсан гэсэн зүүдэнд нь гасан залуугийн хүсэл зүүднээс нь салгаж сэрдэг. Зэрснийхаа дараа аавраа нь яа игээд ах вэ? За бичлэг дуслаа.